Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Та ажиглалтай байна уу? 5 дахь хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хамтдаа хичээлээ эхлэхээс өмнө хичээлээ санацгаая. Өмнөх хичээлдэр Христэд итгээд гим нүгэл үлдээд байвал яах юм болоо гэдэг хичээлийг үтсэн байгаа. Тэгээ бидний хайтад гим нүглийг даван туулах арга замын талаар үтсэн. Тэгээ үнэхээр Есүс Христ итгэхээс өмнө байлгадын ялтай байсан. Гэхдээ итгэсний дараа ял байхгүй болсон. Бурхан намайг нөхцөлгүйгээр хайрлсан, өөрийнхөө хүүхэд болгосон гэсэн. Тэгээ бурхан надад зэмлэлийг болгосон. Итгэдэггүй хүмүүс шийтгэлийг, итгэдэг хүмүүс зэмлэлийг болгодог. Үнэхээр би бурханы юм буруу зүйл хийж чад бурхан зэмлдэг. Тэгээд тэр буруу зүйлээ ойлгох, ухаарах хүртэл бурхан зэмлдэг байгаа. Тэгээд үнэхээр бурханы юм зөвшөөрөөд үнэхээр ойлгох юм бол бурхан сэргээж өгдөг. Тэр асуудлаас нь гаргаж өгдөг гэсэн. Тэгээд бид нар яадаг вэ гэх юм бол бурханы өмнө гим нүгэл үлдээд ах юм бол бид нөгөө сүнслэг ивэл өрөөл гэдэг зүйл маань хаагддаг гэсэн. Хүнтэл мөргөл нурдаг, бурхан талархаж чадгаа болдог. Яг бурханы өмнөс тушаал билүүлж чадахгүй христчин болдог талаар үтсэн. Тэгвэл бид гим нүглийг яаж ялах вэ талаар ч гэсэн үтсэн байгаа. За манайхан энэ 7 оны турш энэ тунхаглалаа 7 оны турш тунхагласан гэж итгэж байна. Бурхантай холбогдсон хүн, бурханы хүүхэд, бурханы ивэлээд дүүсэн хүн зөвхт байдлын боол гэж тунхагласан байхаа гэж итгэж байна. Амен. Тэгээ гим нүглийг хүлээн зөвшөөрөөд бурханы өмнө гимшээд уучлалын баталгааг аваад гим нүгэл орж ирэх болгонд шууд гимших хэрэгтэй. Энэ нь гим нүглийг ялж чадах арга юм а гэж үздсэн байгаа. Тэгвэл өнөөдөр бүгд хамтдаа 5 дахь хичээлдээ авралыг авсан итгэгчдэд сүнслэг эрх мэдэл гэж байгаа гэж үздсэн. За хамтдаа уншицгаая. Есүст итгэдэг хүнд сүнслэг талаараа тулалдах үе байдаг. Энэ нь муу ёрийн сүнстэй тулалдах сүнслэг тулаан юм. Муу ёрийн сүнс нь нилээдэг хүчийг өөртөө агуулдаг учраас бид өөрсдийн хүчээр муу ёрийн сүнсийг дийлж чадахгүй. Гэхдээ бүү айгаарай. Есүс Христ аль хэдийнэ загалмайдаа цовдлогдож дахин амьдаснараа муу ёрийн сүнсний эрх мэдлийг тасалж хайсан юм а. Тэгээд итгэдэг нэгэнд ёрийн муу сүнсийг ялах эрх мэдлийг өгсөн. Бид нар энэ эрх мэдлийг ашиглан сүнслэг тулаанд амьдарч чадна гэсэн. За үүнд та итгэж байна уу? Амен. Сайн уншсан хэсгээс хэдүүлээ хамтаа чухал зүйлийн тоогоо зуръя. Есүс Христэд итгэсэн аль хэдийнэ загалмайдаа цовдлогдож дахин амьснараа муу ёрийн сүнсний эрх мэдлийг тасалж хайсан юм а гэж хэлсэн байгаа. Амен. За тэгвэл итгэж байна уу? Амен. За итгэлийн амьдралаа амьдрын гэдэг сүнслэг тулаанд орохыг хэлж байгаа гэсэн. Бид цуглаанд явах үед яг муу ёрийн сүнсний уур хурж эхэлдэг. Тэгээд яг бидэн лүү дайрч эхэлдэг гэсэн. Муу ёрийн сүнс өөрөө тулааныг эхлүүлдэг гэсэн. Тэгээ сатан биднэрөө яг юугаар дайрдаг юм болоо гэхээр муу ёрийн сүнс биднийг ерөөсөө гим ба үхлээр бидэн лүү дайрдаг гэсэн. Тэгээ аль хэдийн уг Марк 16-гийн 17 дээр хэлсэн байгаа. Ялсан тиймээс болоод бидэнд ялах эрхийг бидэнд бурхан өгсөн гэж хэлсэн байгаа. Чухал үгийг харцгаая. Итгэгчид энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуул шинэ хэлээр явна гэж бурхан бидэнд амласан. Тэгэхээр бид яг энэ үгээр тунхаглаад үнгээр ялах хэрэгтэй. Хинч байсан гэсэн муу ёрийн сүнсийг яг хөөж чаднаа тий имэж бай хүүхэдч бай Есүст итгэдэг хэвнж бай яг муу ёрийн сүнсийг хөөх их мэдлийг бүгдэнд нь өгсөн байх нэ. За тэгвэл муу ёрийн сүнс гэж сая нэг хэсэг ярьлаа. Муу ёрийн сүнс гэж юу юм бол? Муу ёрийн сүнс гэж юм бэ? За нэгт нь за хамтдаа муу ёрийн гэдэг арилгаад диавол гэж биччихье. Диавол нь бузар сүнс энэ дэлхийн дээрх шүтэн гэж дуудагддаг. Муу ёрийн сүнс нь бидний нүдэнд харагддаггүй гэхдээ баттайгаар оршин байдаг сүнслэг зүйл юм а. Муу ёрийн сүнс нь ганц боловч сүнсний тоо бол маш олон гэж хэлсэн байна. За энэ нь яагаад гэж хэлсэн бэ гэхээр диавол буюу энэ диаволын ахлагч нь гэсэн үг. Муу ёрийн сүнсний захирагч ахлагч нь Есүс Христос хоригддаг нь диавол буюу хамгийн том нь байсан тийм үү. Тэгэхээр яг диавол маш олон чөтгөрүүдэд гэдэг архины муу ёрийн сүнс, одоо завхаарлын муу ёрийн сүнс ч гэдэг юм уу. Яг тэр муу ёрийн сүнсээрээ дамжуулаад хүмүүсийг яваал унагадаг гэсэн. Энэ одоо арх ухт дуртай юм чинь энд очиод архины муу ёрийн сүнс очингууд тэр хүн ундаг гэсэн. Тэгэхээр сатан гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол тэрслэгч гэсэн үг. Тэрслэгч. За сатан гэдэг нь тэрслэгч, диавол гэдэг нь муу ёрийн сүнсний ахлагч нь байх нэ. Тэгвэл муу ёрийн сүнс нь бардам зангаасаа болоод завхулсан их ахлах тэнгэр хэлж юм а гэж байна. За муу ёрийн сүнс гэж юм бэ гэдэгтээ сая үзсэн. Тэрслэгч гэсэн утгатай юм байна. Тэгвэл муу ёрийн сүнс нь нөгөө бардам зангаасаа болоод хөөгцөн завхулсан ахлах тэнгэр хэлж гэж хэлж байгаа. Муу ёрийн сүнс нь тэнгэр элч нарын ахлагч байсан боловч бурхантай адил болох гэсэн бардам зүсгэлийг өөртөө агуулж олон тэнгэр элч нартай хамт ургасан гэж хэлж байгаа. За бурхан ингэж хэлсэн байгаа. Изекиэл 28:14 дээр чи бол халахалдаг
тослогдсон хэрэг байсан ба би чамайг байрлуулсан. Чи Бурхны ариун ууланд байлаа. Галт чулуурын дундуур яв. Чамайг бүтээсэн өдөөс эхлэн чиний дотор зөвхт бус олдох хүртэл чи өөрийн замуудаа гэмбүү байваа гэжсэн байна. За энэ гэхээр юу гэхээр хамтаа зургийг чухал хэсгийн дагуу зургийг Бурхантай адил болох гэсэн бардам зүрх сэтгэлийг гэдгийг дагуу бүдэрээ зургийг. За Люцифер буюу Бурхны хамгийн хайртай, хамгийн чадварлаг тэнгэр элчин байсан гэсэн. Тэгээ яасан бэ гэхээр өөрөө ингэж бодсон. Би өөр нь ягаад Бурхантай бараг би адилхан штэ. Тэ Бурханаас бараг ч илүү штэ гэж бодсон. Бардам зангаасаа болоод тэнгэрээс хөөгцсөн гэсэн. Яг бардам гэсэн. За тэгээд бас шуналтай нэг юм байсан гэсэн. Одоо байгаадаа талархахгүй бол дуусгар болно гэж хэлж байгаа. Морин сүнс хэлж байгаа. Тэгэхээр бид нар яг одоо байгаа зүйлдээ яг морин сүнс шиг те Люцифер шиг биш байгаа зүйлдээ үргэлж талархдаг байх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. За морин сүнс нь тэнгэр элчиг хүчтэй. Иш үзүүлж чадна, эдгэж чадна. Тэгээ бүх сүнслэг одоо их мэдлүү түүнд байсан. Ягаад гэхээр өмнө нь өөрөө тэнгэр элчийн бүр ахлагч нь байсан гэж байгаа байхгүй. За тэгвэл морин сүнс нь агаарын хүчний ноёрхогч юм гэж хэлсэн байна. За тэгвэл морин сүнсний урвалт бүтлгүүцнээр агаар энэ дэлхий рүү хөөгцсөн. Морин сүнс их мэдлээ энэ дэлхийг удирдах байдаг. Бурхныг таньж мэдэж чадаагүй байгаа хүн ч бүгд морин сүнсний боол юм а гэж хэлсэн байна. Тэгээ та нар урд нь нүгэл хэлнэс дотор энэ ертөнцийн заншлын дагуу аарын хүчний ноёрхогч буюу идэвгүй дуулуургүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр агаарын хүчний ноёрхогч. Морин сүнс бол агаарын хүчний ноёрхогч гэж байгаа. За юу гэхээр бурхан бол дээр байгаа. Дунд нь бол агаарт болохоор хэн байгаа гэхээр морин сүнс хүмүүсийг захирж байгаа. Доор болохоор газарт бидэнд байгаа гэсэн. За ингэж байдаг гэсэн. Энэ дэлхийн яг заншилтай энэ дэлхийн одоо тэр нэг хуурамч мухал сүвсгүүд юусаа сатанаас гарч ирсэн зүйл байгаамаа гэж хэлж байна. За энэ үеийн явдал бүү нийц гэдэг Ром 12:2 дээр билсэн байгаа. Махан биеийн хүн учраас дэлхий рүү ингэж татагддаг аюултай гэсэн. Тэгэхээр Библийн хичээлдээ сайн сууч зааж өгөх хэрэгтэй. Бид нэр яг нарийн замын талаар илүү ингэж заагаагүй учраас бид нар аюултай байдал дотор амьдардаг гэсэн. Амен. Тэгвэл морин сүнс ямар ажил хийдэг юм болоо? За нэгт нь Бурхныг эсэргүүцэж гим нүгэл үйлдүүлдэг. Сайн үс үйлдэхэд хэцүү байдаг ч гим нүгэл үйлдэхэд маш амархан. Морин сүнс гим нүгэл үйлдүүлэхээр араас гитэж байгаа учраас юм а. 1-3-8 нүгэл үлддэг нэг нь диавол эхнээсээ нүгэл үлдсэн. Диавол үлсийг унахын тулд Бурхны хүү энэ зорилгын төлөө үзэгдэжээ гэсэн ишлэл байгаа. За тэгэхээр эндээс яг үг одоо харж болох вэ? Бүгдээ хамгийн чухал үгнээс юу юм болоо гэдэг. За Бурхныг эсэргүүцэж гим нүгэл хийлэгдэг морин сүнс. Тэгээ хүмүүсийг сул тал руу дайрч эхэлдэг гэсэн. Тэгээд яг сул талаа бидэнд маш сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд олон удаа ингээд дайраал байдаг гэсэн. Морин сүнс тийм учраас бид нар яг унж байгаа талбар маань юу вэ? Сул тал маань юу вэ? Тэрийг илүү олж хутан тогтоохгүй бол яг тэр нөхрөө байг морин сүнс дайрч намайг унгаадаг гэсэн. Дандаа унаж байгаа учраас бид нар ингээд тойч явах одоо тэр замыг сонгодог ба. Тэгэхээр бид нар угаасаа урд нүх байгаа гэдгийг мэдсээр очиод тэр нүхэн дунаал очиод тэр нүхэн дунаад байдаг үгүй шүү дээ. Тэр нүхийг энд нэг нүх байгаа шүү тойроод явъя гэдэг. Яг л бидний ундаг сул тал байгаа бол яг тэрийг бид нар мэдээд Бурхны өмнө гимшээд бид нар яг тэрийг тойроод тэр гим нүрийг тойроод явах хэрэгтэй гэсэн. Гим нэг удаа үлдвэл дараагийн удаа маш амархан болдог. Тэгээд унсаар байдаг. Тэгээд өөрийгөө хамгаалахгүй бол морин сүнсний ингээд иргэшээлд орж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бидний яг сул тал нь юу юм болоо? Яг миний гим нүгэл нь яг юу юм болоо? Яг энэ зүйлээ өөрөө аюу шударгаар олж илрүүлээсэ гэж үзтiin. Тэгээ Бурхныг таньж мэдхээргүй болох сайн мэдээнд итгүүлдэггүй. Тэгээ маш олон хүмүүс одоо нийгэмдэр ингээд байгаа, дэлхийдэр байгаа хүмүүс уг нь ингээд тэгээ буддаа лам бөө буруу гэдгийг хинч хараад мэдхээр тэнэг хүн хараад ойлгохоор. Гэхдээ ойлгохгүй байгаа тэр нь чүтээд ингээд айгаа дэмээгээд явж байгаа хүмүүс яагаад вэ гэхээр морин сүнс сайн мэдээд итгүүлээгүй болгочдөг гэсэн. Тэгээд морин сүнс нь хүмүүсийн зүг сэтгэлийг харанхуй болгож Бурхныг таньж мэдгээргүй болгоод христчин сайн мэдээнд итгэхгүй болгодог. Энэ сүнсний авралын төлөө залбирах ёстой учир шалтгаан юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээнд энэ дээр бүгдээрээ дуулын Бурхныг таньж мэдгээргүй болгож. Тэгэхээр бид нар зачинтай байх хэрэгтэй. Албаар өөрсдөө бүр унах гад байгаа завгүй байх хэрэгтэй гэсэн. Би юунаас болоод морин сүнсний унаад байна. Тэр бүх зүйлээ олж илрүүлээд Бурхантай уулзах хэрэгтэй. За тэгвэл Бурхныг таньж мэдгээд саад болдог гэсэн.
Үгүй штэ. Наач худлаа гэлтэй. Ингээл хүний чихэн сонсогдуулаад бити яв Иесусийн худлаач гэдэг. Бурхны нэрийг ингэж доод унгаж хүмүүсийг хуурдаг. Сүнсээр хүмүүсийг хуурддаг. Тэгээд тэр хууцсаас болоод тэр хүмүүс хатуулдаг. Юу харин шашаа юу яриад байгаа гэлтэй. Тэгээд сүнс авахын төлөө бид нар маш сайн залбирах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр сүнсийг муу хоёрын сүнс захиж боомлсон байгаа учраас бид маш сайн залбирах хэрэгтэй. Хэрвээ та хин нэг найзыгаа гэр бүлийнхээ цулаанд авчрыг гэвэл маш сайн залбирж ээж авчрах хэрэгтэй гэсэн. Энэ үеийн явдалд Бурхан үл итгэгчдийн бодол санаа сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадхааргүй болсон гэсэн. Тэгэхээр бид нар залбирал, сээл, мөргөл хүндэтгэл гэдэг бол маш чухал байдаг. Тэгээ мөн Иесус нь ямар ажил хийдэм бэ гэсэн чинь нэгтэн сая өглөө Бурханыг эсэргүүцэж гэм нүгэл үйлдүүлдэг. Тийм учраас бид нар сул талаа маш сайн мэддэг. Би юунаас болоод гэм нүгэл үйлдээд байдаг. Дараа нь Бурханыг таньж мэдхэрэг болгодог. Дараа нь хүмүүсийг алд сүрүүлдэг. Юугаас сайн зүйл тэр нь байхгүй. Юу гэхээр хүмүүсийг өөдөө адилаар үүд мөхийн там руу учирч аваачих нь морийн сүнсний эцсийн зорилго гэж. Ерөөсө ганцаараа явахгүй би хүмүүсийг аваад явна гэсэн эцсийн зорилго нь байгаа гэсэн. Тэгээд хулгай зөвхөн хулгаалan аль сүтгэхэд би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд исэн мөлий. Йохан 10:10 дээр ингэж хэлсэн байна. Тэгэхээр морийн сүнс эцсийн хаалган дээр ч хүртэл давхуулж идэг гэсэн. Одоо би өөр ингээд насаараа эцсийн хүртэл итгэлийн замаар алхсан. Итгэлийн замаар алхаад дуусгын даваан дээр хүртэл намайг хуураад яг ингэж хуураад морийн сүнс унагадаг гэсэн. Тэгэхээр хүн аврах ажил хамгийн чухал. Бид нар өөрсдөө хамгаалах нь бас хамгийн чухал. Эцсээ хүртэл явна гэдэг нь хамгийн чухал байгаа юм. Морийн сүнс үргэлж итгүүлэхгүй хүнийг дайрдаг ингэж морийн сүнс дайрдаг ба. Тэгэхээр бид нар сайн мэдээ тарах зорилготой болох хэрэгтэй гэсэн. Тэгээ одоо хийхгүй бол дараа гэдэг нь угаасаа худлаа. Яагаад гэвэл тэр хүмүүс улам хатуураад улам морийн сүнсний дууг сонсоод яг Бурхныг жинхэнэ үннийг таньж мэдхэрэггүй болдог гэсэн үг байхгүй юу? Тэгвэл морийн сүнс нь түүгээс зогсохгүй доорхтой адилаар ажилдаг гэж байгаа. За нэгт нь хүмүүсийг урагтаж химийн шүтэнд автуулдаг. Хүмүүсийг цөхрөл гутралд оруулдаг. Нэгдэл байдлыг сарниулдаг. Махан биеийн өвчин өгдөг. За тэгвэл яг одоо энэ сүүлийн үед яг одоо энэ үед танд энэ дөрвийн аль нь илүү тулгарч яг энэ зүйлийг та давж гарч байна вэ? За энэ дөрвийн аль нэгээр нь морийн сүнс сольдог. Хүмүүсийг химиш тэнцвүүлэн хүмүүсийг сэтгэл готролд оруулна, нэгдэнд байлахгүй бүгдийг хагалж бутас сарниулдаг, махан биеийн өвчин өгдөг. Энэ морийн сүнсийн ерөөсөө л соригдож байгаа зүйл гэсэн. Тэгээд сүнсийн тулаан дээр бид нар яг сүнсээр ялах хэрэгтэй. Тэрээс ч махан биеийн өвчтэй ч юм уу хаана ингээд бид нар ялахгүй. Бид нар үг баа залбирал бидний дотор байж аж морийн сүнсийг бид нар хөөн зайлуулах болно. Үгийг бүр барай чэйжлэх хэрэгтэй. Манай пастор сүүлийн үед хэлж байгаа ишлэлийг чэйжлээрээ зүгээр уншаад бол өнгөрдөг, заримдаа мартдаг. Гэхдээ чэйжилсэн үг бол зүрхэнд байтаа гэж хэлсэн ба. Тэг морийн сүнс үүнтэй адилаар ажилдаг. Есүс итгэсэн хүмүүс чөтгөрөөс айх хэрэг байхгүй. Амен. За Бурхны хүүхдэд муу ёрийн сүнс ялан дэлэх сүнслэг хэрэг мэдэл гэж байдаг. За нэгт нь Бурхны хүүхэд муу ёрийн сүнсний удирдлагаас чөлөөлөгддөг. Бурхны хүүхэд болсон учраас би муу ёрийн сүнсний удирдлагаас чөлөөлөгдөж байгаа гэсэн. Муу ёрийн сүнс үүнээс цааш биднийг удирдах захиж чадахгүй. Муу ёрийн сүнс бидэнд хүрч чадахгүй. Амен. Та итгэж байна уу? За бүгдээ төвчээ тэмдэглээд яваарай. За Есүс Христээр дамжуулаад бид нар морийн сүнсээс чөлөөлөгдсөн байх нэ. Амен. Тэгээ Колосын 1:13 дээр ингэж хэлсэн байгаа. Учир нь тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад өөрийн хайрт хүүгийг хаанчлж шилжүүлсэн юм а гэж хэлсэн байна. Амен. Тэгээ Бурхны хүүхэд морийн сүнсээ ялан дийлэх эрх мэдэл алидийн бидэнд өгөгдсөн байх нэ. Тэгээ бид нар юу вэ гэхээр Бурхны хүүхдүүд эрх мэдлээр морийн сүнс чөтгөрийг ялж тулалдаж чадна. За Бурхны үгнээс хацсан Марк 16:17 сая хэлсэн шүү дээ. Эсийн нэрээр бид нар юу ч хийж чадна. Тэр морин сүтгийг зайлуулаад шинэ хэлээр, ариун сүнсний хэлээр ингээ яаж чадна гэж хэлсэн байна. За тэгвэл бид нар чөтгөртэй тулалдах сүнслэг тулаандаа бүгд ялалт байгуулаарэ. Амен. За тэгвэл морин сүнсний тулаанд яаж ялж чадах вэ? Хамтаа энэ арга суралцгаая. Морин сүнсийг одоо ялах тактик суралцгаая. Нэгт нь тулааны хэсэг талаа сайтар мэдэж байх шаардлагатай гэж байна. Эсрэг талынхаа зүйлийг маш сайн мэддэг байх шаардлагатай. Бидний тулдах ёстой эсрэг тал маань хүн биш ээ. Бидний хойноос гитэж байгаа муу ёрийн сүнс юм а гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бид өмнө нь салт хэлээд дууссан байгаа. Бид сул талаа мэдэхгүй бол муу ёрийн сүнсийг хизээч ялж чадахгүй гэж хэлсэн байгаа.
Бид нар хүн лүү тулалдах биш, муу ёрийн сүнстэй тулалдах. Тэнгүүд бид нар хоорондоо муудалцдаг те. Чи намайг ингэж хэллээ. Ер нь юу гэдэг эхнэр нөхөр хоёр эсвэл хамт олон сүмс цулааныхан хүртэл хоорондоо муудалцдаг. Энэ бол муу ёрийн сүнсний ажил. Ард муу ёрийн сүнс энийгээ сууж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид хүн лүү биш өнөөдөөс эхлээд яг тэр муу ёрийн сүнсийг олж харцгаая. Тэгээ сул талаа маш сайн мэддэг байх те. Би яг юунаас болоод ундаг вэ? Тэ би үүндээ сул талтай вэ. Тэгээ тэмцэлдэг зүйл маань хүн биш ээ гэж хэлсэн. Тэг хүнтэй муудаж юусоо болохгүй. Тэр морилс авдаалгаж за сайн байна. За чи өшөө гэд ингээд зогсож байдаг учраас бид нар сул талаа мэдээд яг морилс сүнстэй тулдахын тулд бид нар морилс сүнслүүд дайрах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ биднийг маш их олон талаар сордог л да ховжи, ватаж өтөө тэ одоо юу байдгийг бүх зүйлээ сордог. Гэхдээ бидний сүнсээр яг дайн тулгааны хийх хэрэгтэй. Үг ба залбирал дотор үнний сэлмээр бидний тулдах хэрэгтэй гэсэн. Амен. За хоёрт нь Христийн нандин цусаар дамжуулан ариун байдлыг хүсэмжлэх хэрэгтэй гэсэн. Шийдвэрлэж чадаагүй гим нүгэл байгаа бол гимшээд гимчлийн уушлыг аваарай. Ариун байдлаар бид морийн сүнсний тулгаанд ялж чадах болно гэж хэлсэн байна. Тэгээд Яков 5:16-д тийм учраас би биенийхээ өмнө нүглөө хүлээн зөвшөөрч би биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болоо. Зөвхт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд эхийг гүйцэлдүүлж чаднаа гэж хэлсэн. Тэгэхээр бид нар ариун байдлыг хүсэмжлэх хэрэгтэй. Яагаад гэхээр бид нар ариун байж ижил Бурхны дотор ялж чадна. Тэгээд бүгд ариун байдал гэдэг үгийг бүгд дугуулаад тодруулчих. За ариун биш байвал бид нар морийн сүнс нь шууд ялагдана гэсэн. Тэгээд Бурхан залбирлыг бүр ингэ сонсохгүй. Би ариун биш бол Бурхан миний залбирлыг ч бүр сонсохгүй гэсэн. За жишээ аваад үзэл та нэг шүд байхгүй харахад ингээ аслан байгаа даахгүй. Тэгснээ шүд байхгүй. Гэт энэ юу гэхээр ариун биш байдлыг илэрхийлж байгаа. Бид хэдий аслан байлаач шүдгүй бол ямар ч хэрэггүй. Тэгэхээр яг ариун байдал гэдэг нь миний хувьд тийм чухал зүйл байх нэ. Бидний хувьд тийм чухал зүйл байдаг байх нэ. Тэгэхээр яг та нар яг юу яг аль талбар дээр унаад яг аль талбар дээр ариун биш байгаад байна. Тэр бүх зүйлээ Бурхны өмнө авчиад үгийг чэйжлээд яг Бурхны үгээр ялаасаа гэж хүсэж байна. За говьт нь Бурхны үгсийг мэдлэр муу ёрийн сүнсийг эсэргүүц гэж хэлсэн байна. Эзэн Есүсийн нэрээр эсэргүүцэх үед муу ёрийн сүнс холдон зайлан оддог. Амен. Тэгээ бид нар байнга залбирч, байнга магтан дуулж ялах болно. Тэгээ муу ёрийн сүнс тэгэхээр яваад өгдөг. Магтан дуу гэдэг бол маш хүч чадалтай дуу байдаг. Зүгээр энэ дэлхийн дуунууд бол зүгээр л энгийн дуу. Гэхдээ магтан дууг дуулах үед муу ёрийн сүнс зайлан одож байдаг байна. Тэгэхээр муу ёрийн сүнс бид мэдлэгээж сэтгэл зүгээс сүнсэж гэсэндээ бид засах хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй. Ингэж хэлсэн байгаа. Тиймээс Бурхан захирагддаг дуу. Диаволыг эсэргүүц тэгвэл танараас зайлна гэж хэлсэн. Яг Бурханы үг ба залбиралтай ороод Бурхан захирагдаад муу ёрийн сүнсийг эсэргүүц түүнийг Есүсийн нэрээр тонилгох үед яг би муу ёрийн сүнсийг ялж чаддаг байх нэ. За дараад нь дөрөвт нь Бурханы бүрэн хуйг дуулахыг өмсөх хэрэгтэй. Амен. За Бурхны хуйг дуулга үнэн, амар тайван, сайн мэдээ, итгэл, аврал, ариун сүнс, илд, залбирал гэх мэт гэж байгаа. Тэгээ бүгдээ тэгвэл энэ үгнүүдийг тайлбарлацгаая. Үнэн гэхээр юу гэсэн үг лээ? Бүс гэсэн үг. Бид нар яг үнэн зүйлийг ярьж байгаа бол үнэн байж байгаа бол бидний энэ бүс маань яг ингээд сайн бүс байх юм бол бид нар ингэж хамгаалагдчих чаддаг гэсэн. Хүч гэдэг зүйл нуруугаас гардаг штеп. Тийм учраас энэ маш чухал. За амар тайвны сайн мэдээ буюу энэ гутлыг хэлж байгаа. Бидэнтэй амар тайвны сайн мэдээ буюу гутал. За тэгвэл итгэл. За эндээс бамбай тий бамбай гэж байгаа. Энэ итгэл гэдэг үг бамбай эргэлзээ гомдол одоо тий тэр өөр зүйлээр ингэ сордог байгаа гэсэн. За тэгээд дараагийнх нь аврал энэ дуулга. Бид нар аврагдсан бол энэ томоо дуулга бидний бүх эрхтнийг хамгаалж яадаг гэсэн. Авралын баталгаа гэдэг бол маш чухал. Тэгээд ариун сүнсний илд гэдэг нь болохоор үгийг хэлж байгаа. Бид нар илдтэй байж ч тулалдаж чадна. Бид нар Бурхны үг байхгүй бол одоо тулаанд ялж чадахгүй. Тийм учраас бидний сүнсний сэлэн бол Бурхны үг. Тэгээд залбирал гэдэг нь сэрэг байгаараа гэж Бурхан тушаасан байна. Та нар диаволын зал мөхнийсийг бат зогсож чадвартай байхын тулд Бурхны хуйг дуулгыг бүрэн өмс гэж Бурхан хэлсэн байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа яг Бурхны дотор яг л энэ хуйг дуулгуудыг өмсөөд сатаныг эсэргүүцгээе амин. Тэгээд дараа нь ариун сүнсний удирдамжийн эсрэг тал дагуу эсрэг талтайгаа тулдах хэрэгтэй гэсэн үг. За сайнаар бузармууг ял гэсэн үг. Үзэн ядалт хайр болон уучлалаар шунхаа сэтгэлийг бусдад хуваалцах үед ялж чаддаг. Бузармуу сүнсний эцэстээ сайныг ялж дийлж чадахгүй гэсэн үг. За тэгэхээр бид нар ямар нэг том үйл ажиллагааны өмнө заавал бид залбирлаар өөрсдөө хамгаалах хэрэгтэй.
гинт асуудал гарч ирдэг. Гинт би бүх юм хоосон санагдаж эхэлдэг. Эсвэл би бүх юмыг хаяад явмаар мэдвч төрдөг. Өөрийгөө хинч биш болгож мэдэрдэг. Тийм учраас альва том үйл ажиллагаа хийх гэж байгаа өмнө нь ба дараа нь заавал залбиралтайгаар бэлэн орох хэрэгтэй. Угаасаа моёрын сүнс дайхан тодорхой шүү дээ. Тийм учраас өмнө нь үү дараа юу гэдэг л хоёр сонголт байгаа. Тэгэхээр энэ хоёр дээр өөрсдөө амиасаа хамгаалах хэрэгтэй. Нөгөө хүнээ ойлгохын төлөө бид нар бас хичээх хэрэгтэй. Бузар мууг сайнаар дийл. Тэ харин бузар мууг сайнаар дийлэхтэн гэсэн үг байгаа. Тэгэхээр бид нар хин нэгэн яасан ч гэсэн бид нар тэр хүнийг те бүр ялах гад ингээ муугаар ялах гад дийлэх биш. Харин ч тэр хүнийг эсрэг талаар нь бид нар байх хэрэгтэй гэсэн. Зүгээр өнгөрөх хэрэгтэй заримдаа. Нэг тэнэг хүн шиг те харж байсан ч зүгээрээ. Тэр нь бол моёрын сүсийг ялж байгаа юм аа гэсэн. Тэгээ моёрын сүс яадаг вэ гэвэл ойр байгаа хүнээр дамжуулж амар сойдог. Гэр бүл, найз нөхөд, эсийн бүлэг те ойр байх тусам моёрын сүс тэр хүнээр дамжуулаад намайг сольж идэг гэсэн. Тийм учраас илүү бурхан дотор яг ялаад твчээд эзэн дотор ялтыг байгуулах нь хамгийн чухал байх нэ. Амен. Амен. Тэгвэл хамтдаа өнөөдөр хичээл ингээд дуусчихээн. Тэгээ бүгдээ хичээлээ дүгнээд хамтдаа дуусгацгаая. За авралыг авсан итгэж сүнслэг их мэдэл байгаа, үнэн байгаа тий сая хэлсэндээ бид нар яг бурхан өөрийнх нь нэрээр бүх зүйлийг ингээд ялах их мэдлийг бидэнд өгсөн. Тэгээд диавол буюу моёрын сүс гэж чи юм бэ гэж тэгсэн. Моёрын сүс бол диавол гэдэг нь ахлагч. Моёрын сүс бол маш олон тэм чөтгөрүүд моёрын сүснүүд байдаг. Тэг моёрын сүс нь бадам зангаасаа болоод яг ахлах тэнгэрлэж болно гэж бурхнаас хөөгдсөн тийм тэнгэрлэж байгаа. Моёрын сүсэнд хүч чадлууд байгаа. Тэг моёрын сүс нь агаарын хүчлэгийн ноёрхогч бидний дээр захирж байгаа ноёрхогч нь моёрын сүс. Тийм учраас энэ ноёрхлоос бид нар гарах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр бидэд итгэрүү татагдаж болохгүй гэсэн. Моёрын сүс ямар ажил хийд юм бэ гэдгсэн чинь бурхныг эсэргүүцэж ким нүгэл үлдүүлдэг гэсэн. Намайг бүр эсэргүүцээ ким нүгэлтэй ой болгодог. Тэгээ бурхныг таньж мэдхээргүй, сайн мэдэнд итгэхээргүй болгож идэг. Тэгээд хүмүүсийг бүр халаад сүрүүлж идэг гэсэн. Бид нар хүнийг аварна гэдэг нь бол маш чухал зүйл. Сүнслэг амийг аварна гэдэг бол маш чухал зүйл байна. Тэгээд зосхгүй доохтой ажил бүх хүнийг үргэлж сольж яадаг. Хүмүүсийг урагтдаг, химийн шүтээ, тэ цөхрөл, гутрал, нэгдэл байдал, махан бие, бүр өвчин энэ зүйлүүд бидний амьдралд байнгын тохиолдож байдаг. Гэтэ сүүлийн та яг аль нь тантай л ойр байна. Тийм учраас яг энэ сүнслэг тулаанд бид сүнсээр л ялах хэрэгтэй гэдэг. Үгийг бариад чэйжлээд сэлмээр тултаасаа гэж үзэж байна. Тэгээ бурхны хүүхэд болон моёрын сүнсийг бид ялахын тулд сүнслэг их мэдл бидэнд бурхан өгсөн байна. Тэр нь яг бидний моёрын сүнсээс биднийг удирдлагаас чөлөөлсөн. Тэгээ бурхны хүүхэд тэр моёрын сүнсийг ялах их мэдлийг бидэнд өгсөн байна. За тэгвэл бид чөтгөртэй моёрын сүнс буюу чөтгөртэй тулалдахдаа яг ялтыг байгуулаарэ гэж бурхан хэлсэн байна. Бид нар тэгтээ эсрэг талаа маш сайн мэддэг байх. Эсрэг тал нь миний эсрэг талд тулдаг хүн үү эсвэл моёрын сүнс үү гэдгийг л олж харах хэрэгтэй гэж байна. За тэгээд сул талаа өөрийнхөө сул талыг маш сайн мэддэг байх нь маш чухал юм а гэж хэлсэн. Тэгээд бид нар ариун байх хэрэгтэй. Ариун байдал нь биднийг моёрын сүнснээс хамгаалж идэг гэсэн. Амен. Дараа нь Бухны өгсөн моёрын сүнсийг эсэргүүцэх хэрэгтэй. Үгүй чи олж чадахгүй гэж залбираад магтан дуулаад Бухны өмнө тунхаглаад тэ. Тэгээ Бухны хөвч хуйг дуулахыг өмсөх хэрэгтэй. Амен. Тэгээ бүгдээ бичээд аваад тэмдэглэсэн гэж итгэж байна. За үнэн буюу бүс тэ амар тайван буюу сайн мэдээ, итгэл буюу бамбай, аврал буюу дуулага тэ, илд буюу ариун сүнсийн илд буюу үг, залбирал буюу бидний залбирлаа сэрэг байх хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгэхээр ариун сүнсний удирдамжийг дагуу бид нар эсрэг талтайгаар тулдах хэрэгтэй гэж. Моёрын сүнс бид нар үзэн ядах хэрэгтэй. Тэгээд бид нар мууг сайнаар ялах хэрэгтэй гэж. Зүгээр л замдаа өнгөрөх тэнийг юм шиг твчих үед биднээс хэрэгтэй. Ойр бага үнээр дамжуулж маш их сольдог. Тийм учраас илүү ойр дотны хүмүүстэйгээ илүү ямар нэгэн харилцаа тий ан цав үүсэхгүйгээр илүү ойр дотн байх хэрэгтэй. Ягаад гэвэл завсар моёрын сүнс олж ажиллаж байдаг учраас. Амен. Цамтаа залбираад дуусгацгаая. Хайрын бурхаа тань талархаж байна. Эзэм та өнөөдөр бид нөгөө моёрын сүнс гэж чинь моёрын сүнс юу ямар ажил хийдгийг түүгээр түүнийг бид нар яаж ялах вэ гэдэг арга зам гацуудыг зааж өгсөн тань талархаж байна. Энэ 7 хоногч бид нар эзэм моёрын сүнсийг эзэм сүнслэгнүүдээ нээгээд хараад эзэм бид хэн нэгэнтэй биш моёрын сүнстэй тулдах болно. Моёрын сүнсийг бид нар гацаагүй ялах болно. Сүнслэг их мэдлийг та бидэнд аль хэдийн өгсөн учраас талархаж байна. Энэ 7 хоногийн турш ялтын 7 хоног байлгаж өгөөрэй гэд бүхий л зүйлийг таньда даатхан бидний хайртай эзэн Есүс Христний залбирч байна. Амен. Амен. За баяртай манайхаа. За удаа хичээлээр уулзцгаая.